одоогоор ер нь манай эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдлыг ямар байна гэж та тодорхойлох вэ? Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын шинжилгээний зорилго нь бол өөрөө иргэн даатгуулагчид шаардлагатай үед нь эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм үндсэн зорилготой. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал гэдэг нь манай өөрөө хүртээмжтэй болохын тулд газар зүйн байршлын хувьд иргэндээ тухайн тусламж үйлчилгээг авах болцоог бүрдүүлэх ёстой. Мөн иргэний шаардлагатай хэрэгцээтэй тусламж үйлчилгээг иргэнд үзүүлдэг даатгалд хамрагдсан байхыг бол бүрдүүлэх ёстой. За 3 дугаар тухайн тусламж үйлчилгээг иргэн аваад бас мэдээж санхүүгийн эрсдэлд орохгүй байх энэ нөхцөлийг бол бүрдүүлэхийг бол зорих ёстой. Тэгэхээр намайг ажил авснаас хойш бол мэдээж эрүүл мэндийн даатгалын сан дээр бол үүссэн хуримтлагдсан асуудлууд байсан. Энэ болгон дээр бол тодорхой бас төлөвлөгөө гаргаад шинжилгээ арга хэмжээнүүдийг бол төлөвлөлөөд ажиллаж байгаа. Тэгэхээр өмнөх удирдлагын үед бас гарсан зарим дутагдал байж болох бах. Та үүнийг ер нь хэрхэн харж цаашид сайжруулахаар ажиллаад явж байгаа л засаглал ил тод байдлын чиглэл ялангуяа асуумаар байна. Тэгэхээр яг энэ эрүүл мэндийн даатгал маань өөрөө эхлээд зөв шаталтай иргэнээ үзүүлдэг чиглэх ёстой. Тэгэхээр манай анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд манай өөрөө хаалга баригч байгаа чиг үүргийг нэг төрөлд хэрэгжүүлж чадахгүйгээс лавлгаа шатлын эрүүл мэндийн байгууллага дээр иргэд төлөхөө тусламж үйлчилгээг авч байна. За өнгөрсөн жилийн статистик мэдээлэлээс аваад үзэх юм бол нийт лавлгаа шатлын эрүүл мэндийн байгууллага дээр авсан тусламж үйлчилгээний 76% нь өөрөө анхан шатны эрүүл мэндийн байгууллага алгасаад лавлгаа шатлын эрүүл мэндийн байгууллага дээрээс шууд тусламж үйлчилгээ авсан байна. Тэгэхээр энэ дээр ойчир дараалал үүсэх, ачаал үүсгэх ийм эрсдлүүд байна. Хоёрдугаарт энэ төлбөрийн арга маань бас шинжилтүүд бол зайлшгүй шаардлагатай байна. Үүнээс үүдээд эрүүл мэндийн байгууллагууд дээр бас хуримтлагдсан он жил дараалсан ийм өр төлбөрийн асуудлууд бол бас үүсэт явсан юм асуудлууд бол байна. Тэгэхээр өр төлбөрийн асуудлыг ярихаас өмнө эрүүл мэнд шинэ эрүүл мэндийн сайдд болсон байгаа. Тэгээд тасаа бас шинжилт реформын ажлуудыг хийгээд явж байгаа гэж ярьж байна. Тэгэхээр эндээс яг хамгийн онцлог энэ тэргүүний өөрчлөлт юу байна? Яг даатгуулагч иргэд энэ онд ч юм уу ойрын ирээдүйд ер нь ямар үр дүн хүлээж болох вэ? За тэгэхээр эрүүл мэндийн шинэ сайдын бодлого бас энэ хамгийн гол зүйл бол энэ зөв шаталтай иргэнийг зөв шатал руу чиглүүлэхэд бол чиглэж байгаа. За мөн иргэдийн хамгийн их дарамт үзүүлээд байгаа иргэдэд халаасны төлбөрийн эмийн зардал байдаг. Амбулаторын эмийн зардал. Энэ эмийн хөнгөлөлтийн эмийн зардлыг хөнгөлөлтийн эмийн жагсаалтыг шинжлэх ажил бас тэргүүн ээлжинд бол хийхэр явж байна. Мөн сонгон шалгаруулалт гэрээлтийн асуудлыг бол яг стратегийн зарчимд шилжүүлэх юм зайлшгүй юм шаардлагууд байгаад. Тэгэхээр санхүүгийн нөхцөл байдлын тухайд бол үрийн асуудал мэдээж бас яригдана. Тэгэхээр ер нь эрүүл мэндийн даатгалын систем тулгарч байгаа зардлын ямар дарамтд байгаа бол та тоогоор тайлбарлахгүй. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн үр төлбөр алдагдлын асуудал бол нэг удаагийн юм асуудал биш. Олон жилийн хоримтлагдсан юм системийн юм асуудал байгаа. За тухайлбал 2021 онд бол эрүүл мэндийн даатгалын сан дээр бол нийт 264.6 тэрбум төгрөгийн үр төлбөртэй бол гарч исэн. За мөн 2022 онд бол 60.6 тэрбум төгрөгийн үр төлбөртэй. За энийг бол улсын төсвөөс нэмэлтээр 100% санхүүжилтээр шийдвэрлсэн боловч 22 онд дахиад 60.6 тэрбум төгрөг. За 2023 онд энэ тоо 218.6 тэрбум төгрөг бол өссөн үр төлбөр. За хуримтлагдсан ингээд яваад байна гэсэн үг. Тэгээ 2024 онд бас 318.6 тэрбум төгрөгийн үр төлбөртэй гарсан. Тэгэхээр 2025 онд анх удаага бас эрүүл мэндийн даатгалын сан дээр энэ өнгөрсөн 2024 оны үр төлбөрийг барагдуулж шинээр 25 онд үүссэн 198.4 тэрбум төгрөгийн үр төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангийнхаа батлагдсан төсвөөс 100% барагдуулсан. Энэ үр төлбөрийг өмнө нь барагдуулахгүй ингээд он жил удаан яваад байх тусам эрүүл мэндийн байгууллагууд маань бас эмийн үр төлбөр цаашаа эм ханганы нийлүүлэгч нартай бас төлбөртэй юм гинжин холбоо үүсээд яваадсан зүйлүүд нь 2026 онд бол бүрэн шийдвэрлэгдсэн байгаа. Тэгэхээр яг сангийн хөрөнгийн зарцуулалтыг үр ашигтай байлгах, хүртээмжтэй байлгахад яг ямар дөрвтэй арга хэмжээг авахар ажиллаж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бол бид бүхэн бас зөвхөн гэрээлт сонгон шалгаруулалтын арга дээр бол
стратегийн худалдаа авахч юм зарчим шилжүүлэхийг бол зорж байгаа. Өмнө нь бол гэрэлт хийхдээ эрүүл мэндийн байгууллага бүртээ одоо гэрээ байгуулж исэн бол бид нар кластерын бүтцээр буюу тухайн бүс нутагт ямар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээ байгаа. За энэ тусламж үйлчилгээг тухайн бүс нутагт үзүүлэх эрүүл мэндийн байгууллага нь ямар байгууллага байгаа гэдгийг одоо тооцож үзээд төсөвтөө одоо багтаасан гэрэлтийн арга руу одоо шилжиж байгаа 2026 оноос. Яг олон улсын сайн жишгээс харахад Герман, Бүгд найрамдах Солонгосын хувьд ялангуяа одоо эмнэлгүүдэд илүү хэр их үйлчилгээ хамаар үзүүлж байгаагаас нь бос илүү одоо чанартай, үр дүнтэй үйлчилгээнд нь толгуурлаад энэ төлбөрийг олгоод явдаг ийм бас жишг байна. Ер нь та бүхний хувьд бас олон улсад урд төрш хятад улсын хувьд ч гэсэн бас хамгийн том одоо энэ олон одоо даатгагчтай юм үйл ажиллагаа үүдэг санагдаа. Тэгэхээр олон улсын сайн туршлагуудаас одоо юуг нь судлаад бас нэвтрүүлэх боломжтой гэж харсан. Тийм. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бол олон улсад бол үндсэндээ 3 юм загвар байгаад байгаа. За нэгдүгээрт бол татвар суурилсан загвар гэдэг. За энэ нь одоо Их Британий улс болон Скандинавын улсуудад байдаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нь төрөөс хариуцаад иргэдээс одоо бага төлбөр авдаг ийм загвар. За нөгөө загвар нь болохоор одоо таны сая дурддаг Герман, Япон, Солонгос те Франц эднэрт байгаа одоо нийгмийн даатгалын санхүүжилтийн загвар байгаа. Тэгэхээр энэ загвар бол илүү одоо нөгөө иргэнээсээ шимтгэлийн авж байгаа шимтгэлээсээ хамаарч одоо эрүүл мэндийн даатгалын багцаа тодорхойлдог гэсэн үг. За Монгол Улсын хувьд бол яг энэ хоёр системийн бас нэг талаасаа юм холимог юм систем бол санхүүжилтийн системийг бол хэрэглээ явуулдаг. За нэг талаасаа эрүүл мэндийн одоо яг иргэдээс авч байгаа шимтгэлийн хувьд одоо за ажил олгогч иргэдийн хөдөлмөр эрхлэгчдийн хувьд бол одоо хөдөлмөрийн өсөлтийн хэмжээнээс нь 4%-аар тооцдог. Бусад харьцангуй бага гэсэн үг. Тэгэхдээ даатгалын багц нь бусад улстай харьцуулахад илүү өргөн. Нөгөө талдаа нөгөө Герман улс гэхэд шимтгэлийн хураамж нь одоо 15%-тай байдаг. За Франц гэхэд 13%-тай, Япон гэхэд 12%-тай, Солонгос гэхэд 7%-тай байдаг. За тэгвэл энэ илүү их хяналтны механизм бүрдсэн юм улсууд энэ. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын самд одоо ер нь Монгол улсын нийт иргэд хүн амын одоо хэдэн хувь хамрагдсан байт юм бол тэгээд үүнээс гадна сая байлаас олон улсын сайн туршлагууд гэдэг ярьсан. Тэгэхээр шимтгэлч гэдэг юм уу төсөв бүрдүүлэлт дээр ер нь ямар одоо өөрчлөлт хэрэгтэй гэж харсан бэ? За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын санд одоо хамралтын хувьд аваад үзэх юм бол нийт иргэдийн 93-аас 95% нь одоо хамрагдсан. Бусад улстай харьцуулах юм бол харьцангуй юм өндөр юм хамрагдaltaй улсын нэг. За нөгөө талдаа шимтгэлийн хувь хэмжээгээ аваад үзэх юм бол бусад улстай түрүүн ярьдаг шимтгэлийн хувь хэмжээний хувьд бол манай харьцангуй бага. Гэсэн хэдий ч одоо нөгөө даатгалын багцад хамаарах тусламж үйлчилгээ нь харьцангуй юм өндөр юм улсуудын тоонд бол орж явдаг. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын их үүсвэрийн одоо тогтвортой их үүсвэрийг бүрдүүлэх шимтгэлийн одоо зохистой хэмжээнд одоо шимтгэлийг бас тогтоохгүй болвол хичнээн одоо жил бүр одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж байна, насжилт нэмэгдэж байна, архаг өвчлөл нэмэгдэж байна. Үүнтэй холбогдвол шимтгэлийн хувь хэмжээгээ бид нар зөв тогтоохгүй бол 2007 онд одоо шимтгэлийн хувь хэмжээ 6% байсан. За үүнийг 4% болгож бууруулснаас хойш өнөөдөр одоо 20 жилийн хугацаанд 4% шимтгэлийн хувь хэмжээ одоо өөрчлөгдөгөө байна. Тэгэхээр та яг энэ дээр ямар шийдэл санал болгож байгаа? Ямар одоо энэ реформыг хийхэд тулгамдах ямар эрсдлүүдийг харсан бол? Тэгэхээр төр хариуцах тусламж үйлчилгээг нь төр хариуцах иргэдийн шимтгэл бол нийт одоо 2.2 сая иргэд 5 бүлгийн 2.2 сая иргэд байдаг. 0-18 насны хүүхэд тэтгэврээс өөр орлогогүй иргэд, хугацаа цэргийн албан хаагч, нийгмийн одоо яг дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай иргэд гээд одоо энэ 5 бүлэг иргэдийг бол төр хариуцдаг. Сар болгон одоо 15,800 төгрөгөөр тооцож одоо шимтгэлийг одоо төлдөг. За буцаагаад эрүүл мэндийн даатгалын сангаас одоо зарцуулж байгаа зарцуулт нь өөрөө 70 гаруй хувь нь эдгээр иргэдэд одоо ингээд зарцуулагдаж идэг. Тэгэхээр энэ шимтгэлийн хэмжээг одоо зохистой хэмжээнд өөрчлөхгүй болвол төр даах тусламж үйлчилгээг бас оновчтой болгохгүй болвол илүү их тусламж үйлчилгээг даагаад явах юм бол цаашдаа эрүүл мэндийн даатгалын санд одоо мэдээж тэнцэл алдагдах юм эрсдэл байгаа. Тэгэхээр мөн одоо доктортой их үүсвэр буюу одоо энэ ашиг малтмлын нөөц ашигласны төлбөр ч гэдэг юм уу эсвэл одоо архины онцгой албан татварын одоо тодорхой хувийг бас эрүүл мэндийн даатгалын сандаа одоо төвлөрүүлдэг ийм улсуудын бас жишг байдаг. Тэгэхээр энэ болгоныг их усврыг бол зохистой төвшөнд нь бол оруулж ирэх ёстой л гэж харж байгаа.